Өнөөдөр бид нар Оросын шинжлэх ухаан соёлын төв болох RCNK гэдэг Оросын улманы улсын гадаад үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нэг хэсэг бөгөөд Оросын соёл боловсрол хэл шинжлэх ухаан хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэлхийн улс орнууд танилцуулах зорилготой тийм үзэд очсон байгаа. Юу гэдэг вэ гэвэл Орос хэлний сургалт явуулдаг курсууд болон шалгалт зэргийг авдаг. Оросын ихтэй сургуульд суралцах талаар мэдээлэл тэтгэлэг код олгох тиймэрхүү явдаг. Соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Концертууд болон кино удирдлыг үзэсгэлэн урлагийн арга хэмжээ, шинжлэх ухаан боловсролын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр явуулдаг. Орос Монголын соёл найрсаг харилцааг дэмжих зорилготой иймэрхүү музей байгаа. Энэ музей нь хэн бүхэнд нээлттэй бөгөөд орос хэл сурах, Оросны соёлыг сонирхох, тэтгэлэг авахар хүсэж байгаа хүмүүс очиж болно. За, сайн байна уу? Өнөөдөр бид нар Оросын шинжлэх ухаан политикийн төвийн баруун талд байрлах хөшөөнд ирсэн байна. За, энэ хөшөө нь болохоор дэлхийн 2 дугаар дайны үед ам өргөцсөн зэрэг ирсэд зориулж барьсан хөшөө байгаа. За, энэ хөшөөний болохоор утгагийн юу нь болохоор дайнд ам өргөцсөн хүмүүсийн дурсгалын хөшөө, шуудын сүнсний амар амгалан илэрхийлсэн хөшөө. Тэгээд хойно байршлах эдгээр 6 хавтанд дэлхийн 2 дугаар дайнд ам өргөцсөн хүмүүсийн нэрсийг сэлсэн байгаа. Одоо энд харагдж байгаа монголчуудын нэрс харагдаж байна. Энэ хавтангууд дээр дайнд ам өргөцсөн хүмүүсийн гэгээн дурсгалтанд зориулж барьсан нэрийн сэлсэн иймэрхүү хавтангууд байгаа. Тэгээд энэ хавтанг хараад үнэхээр бахархал төрсөн. Үгээр хэлхийн аргагүй бахархал төрсөн. Их орон газар шорооныхоо төлөө толдож дайнд амнаас үл хайхран тулдсан. Энэ сайхан Баатар эрсд зориулсан юм хөшөөг хараад маш их омогшил бахархал мөн цаашдаа хичээх ёстойгоо ойлгосон.